За 8 сарын 1-ний өдрийн мэндэ та нартай бяцхан хөөрхөн жижигхэн блог хүргэе гэж бодлоо. Ер нь бол 30 хоног 30 блог хий гэж бодож байгаа. За өглөө нөхөртөө сайхан массаж хийлгэсэн байгаа. Замд явдаг учраас бас ядардаг. Тэгээд ерөнхийдөө хөшөнгө нь бас гайгүй байна гэсэн. Тэрийг нь сонсоод бас их баярлсан байдаг байгаамаа. Манай нөхөр жоохон массаж хийлгэх дургүй. За тэгээд битээр массаж хийлгэчээ дараа нь шууд ажил дээр нь очисон. Тэгээд тракныхаа уртлыг цэвэрлээд энийг шалгалах гэж байгаа. Тэгээд сандлаа авч манай хүн. За энэ хооронд нь би юу хийсэн бэ гэхээр хөрөгчийн сайхан угаасан энэ хөвтэй хөрөгч байгаа. Айгуу гоё, айгуу их юм орд юм а. Хөвтэйгэр болохоор айгуу их юм орд юм байлээ. Тэгээ дээрэс нь өөрөө бас хоёр талын хөргөөсөн ч болно, хөлдөөсөн ч болно юм электрон өөрөө тохируулдаг учраас айгуу зүгээр. Би заримдаа ингээ хамт явахад дээр нь суучдаг, дээр 80-50-гаа тавьчихдаг. Тэгээ хит их өндөр биш, ер нь их олон зориултаар ашиглаж болдог айгуу дайжгүй. За би тэгээд хөрөгчийг нь маш сайхан угаагаад тэгээд наранд жоохон тавьсан байгаа. Өнөөдөр бүр нэлээд халуун 40 градус байсан. 40 градус бараг хүржээлээ. Тэгээд яасан бэ гэхээр наранд бас гоё ингээд нэлээд сайн цэвэрлчихэд бактерийн устгаад бас жоохон нарны ийм хилч энерги те нарны туяа те энд ингээд сайхан байлгасан байдаг байгаа. Тэгээ сайхан гүлчитл сайхан угаасан байгаа. Эмбигийнхэн цэвэрлэгчээр манай нөхөр өөр цэвэрлэгчээр угаасан ч айгүй муухай өнөр орчлоо гэд цэвэрлсэн байгаа. Ерөнхийдөө замд гарах болгондоо хөрөгчөө яг ингэж заавал угаадаг. Ягаад тэгэхээр дотор нь дандаа хоол хүнс явж байгаа учраас тэр нь илүү гоё цэвэрхэн болов гэж боддгоо. За тэгээд ингээд хоёр талтаа ингээд сэтгтэй. Тэгээд нэг нь хөлдөгчөөр, нэг нь хөрөгчөөр ашиглаад явдаг байгаа манай хүн. За тэгээд энэ таглааг нь би яг хийх гэж оролдож जैन. Тэгээд би жоохон чадахгүй байсан. Энийг ивэн таарж орд юм а. Тэгээд за жоохон наранд жоохон онгорхоо бай гэж бодоод буцаага тагийг авцсан. Манай нөхөр өөрөө тагийг ингээд хийцэн. За энэ хажууд нь болохоор яг энэ будак шагч байна. Будак шагч нь болохоор манай нөхөр ерөөхдөө хоолуудаа яг хийж явдаг. Тэгээ будак шагчийн цайныхаа наягын, хоолныхаа наягыг ингээ сайхан угаагаад ингээ дийлгээд наран тавьсан. За ер нь бол ингээд би бол эмвэгийн хэрэглэгч болоод одоо 12 жил болж энэ тасралтгүй хэрэгжилж байна. Өөр бүтээгдэхүүн хэрэглэхээр санаанд ерөөсөө хүрдгүй. Манай нөхөр замаасаа бас өөр цэвэрлэхний бүтээгдэхүүн аваад хөрөгчнөөс маш мохоо өнөртэй хоол руу шингэсэн учраас одоо зарим хоолуудаа хайсан байдгаа. Тэгээд яасан бэ гэхээр би өөрөө kitchen cleaner, dishwasher хоёроо барьж ирж байгаад би чинь цэвэрлээд тэгээ сайхан илүүг нь бас ингээд орхичдаг. Тэгээ манай хүн яг ингээд хоол мол асгах ч юм уу ямар нэгэн болохоор яг энэгээрээ цэвэрлэхээр тос мос өсрөхгүй аюу гоё болчдөг. За тэгээ цэвэрлэхээснийхэн дараа яаж ингэ би гараа сайхан угааж байна. Нэг 500 граммосоор гараа угаасан. Тэгээд хөргөгч одоо бас бусад юм угаачаад өөрийгөө бас сайхан гүлчитл угаанаа. Ингээд угаасаа эмвэгийн минь бүх бүтээгдэхүүн органик учраас гар хуурайшуулдаггүй, бас муухай олгодгүй. Одоо синк угаах те одоо угаалтарыг бас давхар цэвэрлж яадаг. Загас хүртэл өгөхгүй тийм ичиттэй байгаа. За тэгээ би гараа арчиж гин. Ерөөхдөө би гараа угаах юм бол тусаа шингээдэг. Гэхдээ энэ удаад хэтэрхий халуун байсан учраас би гараа сайхан арчиж байна. За тэгээ гараа арчаад дараа нь би яасан бэ гэхээр нөхөртөө тусалсан. За яаж тусалсан бэ гэхээр за эхний ээлжинд ямар ч байсан нөхөртөө одоо өөрийнх нь хүслийнхэн дагуу би сойзын сольж өгсөн байгаа. Ерөнхийдөө сойзыг 3-6 сар болоод солих хэвээр би замд явдаг учраас 3 сар болоод сольдог. За битээр тэгээд ийм хевстэй байсан трака ингээд ер нь бол ийм одоо арчиж цэвэрлэхэд амархан бүтээгдэхүүн дэвссэн байгаа. Тэгээ битэрч тойлонд нь энэ зураг айгу хөөрхөн нэгдүгээрт өнгөлөг. Тэгээ хоёрдугаарт бас хүүхдэд болохыг бэлгшээгээд ийм хөөрхөн юу авч тавьсан байгаа. Одоо бөөн гүнж ийм хөөрхөн зурган дээр ингээд манай хүн машин аваараа явах нэ. Тэгээд энийг хоёлоо гоё тааруулж хайчилчаад тэгээд манай хүн сайхан тааруулаад буцаага сандлаа боосон байгаа. Энэ сандлаа бүгдийг авсан байсан. Тэгээд сандлаа сайхан буцааж боогоод сандлаа боож ийн. Манай хүний хөлийг харж ийн. Гоё ямар гоё үлтэй юм бэ? Oh my god. За тэгээд боохт нь би бол яах вэ? Тэгээд бичлэгээ хийгээд л хажууд нь хараад л хөгжөөн дэмжээд л мондог гэж яах юм да гэж. За ингээд хийсний дараа яг иймэрхүү болсон байна. Маш хөөрхөн өнгөлөг орсон байгаач. За тэгээд ерөнхийдөө цэвэр устаа явдаг хажуудаа. За тэгээд энэ дотор болохоор яасан бэ гэхээр нөгөө бууз хоолных нь материалыг энэ халуун хүтнээ барьдаг савн дотор хийж авчирсан байгаа. За ерөнхийдөө би хоолных нь материалыг нь 7 юм 10 хоногор бэлдэж өгдөг. Ягаад тэгэхээр голд нь бас илээд гэртээ дайрдаг учраас энэ удаа л нэг 6 өдрийн хоолны нэг 6-7 өдрийн хоолны юм аваа явж байгаа юм болоо да. За тэгээд махын
шилтэй олонний хуурганыхаар нь хэрчсэн байдаг. Дээрээс нь ногоос хэрчсэн байдаг. Ногооноос мэдээ шилтэй олонных нь одоо луунтай, байцаатай болвол хуурганых нь болохоор илүү чинжүүтэй ч юм уу те. Ингээд юуг нь бас жоохон сольж өгдөг байгаа. Төмс өгөж явуулахаар нэг харалчих гад болохгүй дээрч ярилгаж хийхгүй. За тэгээ мэдээж бууцтай би ч одоо бууз хийж зарж байгаа юм чи буузаа бас өгдөг. Гэхдээ манай нөхөр надаас буузаа худалдаж авдаг гэдэг байхгүй юу. Худалдаж авсан бууздаас би бас иддэг гэдэг байхгүй юу. За тэгээд таракан татхыг харуулж байна. Би арийнхын сайхан орын сайхан хураасан. Тэг ихнэрийн сонголт ягаа өнгө шүү дээ. Одоо яах вэ? Тэгээд би сууж байна. Энэ өөр өмсөө. Өөрний толон чи томсч идэв. Өөр өмснаа гинэ. За. За нөхрөө ингэж өгчгөөд гэртээ харж явна. Энэ тал болохоор эсрэг тал болохоор үлгэрцэн хамаагүй их машинтай удаа явж байгааз энэ тал болохоор бас арай дээр. Тэгтэл би цаг явж байгаа. За машина угаалгах хооронд энэ кофе шоп би дандаа ордог. Тэгээд лемонад жоохон боботой авч үзэн хажууд нь ramen идмэр санагдаж байгаа юм жуулаа. Бидний раменын хатуу энэ бүр амар сахартай. Уул нь лемонад болсон шүү дээ. Тэр бабаг нийтэхгүй. Жоохон бабал гэж авсан л та. Яах вэ? Машина авчихад асфальт дээр ирээд тахалж байна. Янсаар нэлээд бүрх төлтэй ялцуулж эхэллээ. Өнөөдөр юу юм шүү? Шинэ хүний махаараа цөөн гаргаж байгаа. Тэгээ цөөн минь баянес сататтай. Хажууд нь панчамайгийн та нар минь маргааш нөгөөдөр гоё захиалаад идээрээ. Тэсээ өдөр нэг өдөр. Тэсээ өдөр хүмүүс амарч явах. Нэг өдөр болохоор ажилттай байна байхаа. Экономикс хааж байна. Бүх юугаа цэвэрлэдэг. За манай экономикс хааж байна. Хаацсан байхад нь жоохон бичиж. Ер нь хүнтэй байхад нь бичиж болохгүй. Ийм том шүү дээ. Ийм гоё шүү дээ. Би өөрийгөө нэг хэлж бичиж. Hello. Өнөөдөр хагас өдөр байсан биз дээ. Өдөр болгон амардаг юм чи мэдсэнгүү манай парк марк бүр ийм хаасан.